Та бүгдийн энэ за барчин хажууд ширчин гэх ном уншиж байгаа хөшлүүлээд үнэ. За өчигдөр бол довломна тийм ээ. Довломд бол барчинжүү байгаа. За тэгээд Жанжуу Сэмбийн жүжиг барчинжүү санжээсүү додорж идвэн лам имбичэрдээ гэсэн бодисодын сэтгэлд байгаа барчинжүү жимбэ барчингаас ахуулаад тэр одоо бүгд болвол бурхны одоо хутгийг олоход бол одоо хөдөлж байгаа тэрэнд одоо чиглүүлж байгаа ийм зорчих зам мөрөн юм шүү дээ гэх. Санжаа нэж лам за жимбалаа сугын паралду чимбо жүүдээ хэмээх тэргүүтэй бол дэлгэв донслын үг бол энийг баталж шүү дээ гэх маягтай ингээ хажиг бол ийм юм ярьсан тийм ээ. Тэгэхээр бол тэр мачвдэ дие нямлан лагон бэж. Тэгэхээр бол Санжаа нэж ламла жимбалаа сугын паралду чимбо жүүдээ тэргээд бол тэд нь бол би нямлан довломд бол суралцахын зам мөрд бол байгаа тэр өглөгийн брамид энэ төр хийж байгаа бид нар ч юм бол ийм нямлан лагон бай. Нямлангийн бол тийм ээ. За ингээд үргэлжлүүлээд байна тийм ээ. Ян хонарэ довломна парчинжуу явартаал. За энэ хажиг тийм ээ. Довломна парчинжуу явартал Санжаа пагийн төгжүүжийн парчинжууийн тэцэн цаны ба хагва огмон жудлаа явж. За лавлууна парчинжуу байгаа гэдгийн батгаанд юу гэж хэлэх вэ гэхээр Санжаа пагийн төгжүүж тийм ээ. Бурхан одоо нэгэнт бурхан болсон тэр бурханы одоо таалалд байгаа. Тэгэл үндсэнд байгаа парчинжууийн тэцэн гэж тийм ээ. 10 барамидын одоо аймаг сав болвол хагван огмон жудлаа явж. Хагва огмаа буюу доод одоо бурхан болоогүй байгаа тэр бодисодва нарын бол сэтгэл үндэсэнд байна шүү дээ. Тэртэл төмүүийн намчинжээ намба юм бэ ч Цэрваян мачвдэ гэж. За төмүүийн намчинжээ намба гэж. За намчин одоо чинсүм шишээ ламшээ намчин гар бол одоо тэгээд шишээ ламшээ намчин тэгээд зүгээр тогсохгүй одоо ойв жад гэж байгаа тийм ээ. Ойв жад. За эдгээрээр бол ингээд ширчин дооны утгыг бүгдийг энд багтааж үзүүлэх гээд байгаа шүү. Тэгээд дотор нь ингээд 173 зүйл гарч байгаа. Тэр 173 дотроо бол хүмүүн одоо намчинжийн намба одоо шишигийн намба ламшигийн намба гэдэг ийм зүйлүүд гардаг. За тэр нь доор гарах юм. Тэгэхээр бол энэ хэсгийг бол нэр томьёогийн тогтоогоод ингээд дотроо санаад орой тийм ээ. Санаад доор удахгүй гарна. За тэгэхээр юу гэж юм гэхээр ловлоно парчинжуу явартал Санжаа пагийн төгжүүжийн парчинжууийн тэцэн цаниба хагва огман жудлаа явж дэртэл төмүүгийн намчинжээ намба юм бэ ч тийм ээ. Тэгэхээр бодисодва нарын одоо хийж байгаа ажил дотор болвол төмүүгийн намчинжээ намба байна шүү дээ. Гэхээр бол Цэрваян мачвдэ ийн ригдад саниба хагва огман жудлаа ёдвийн чана төмүүгийн намчинжээ намбар шагвэж. За тэгэхээр аранлаг юу гэж тайлбарлаж өгч гинэ гэхээр бодисодва нарын хийж байгаа ажил дотор байгаа тэр төмүүгийн намчинжээ намба гэсэн шүү дээ тийм ээ. Төмүүгийн намчинжээ намба гэдэг чинь бол ямар байдал юу гэж бодоод ямар талаас нь байгаа гэж хэлж байгаа юм бэ гэхээр бодисодва нарын хийж байгаа ажлын үргэлжлэл нь яг тэр ажил одоо болоод яг одоо нөгөө дүүрэн дээр бид нар галнимжийн жүү гэж үзсэн шүү дээ тийм галнимжийн жүү Думрачи бадар галнимжийн жүү ранги ригдачма яваа тийм ээ. Яг үргэлжлэл нь адилхан юм ингээ үргэлжлээд явж байгаа. Үргэлжлэл нь адилхан тийм ээ байгааг бол ригда гэж хэлээд байна. Ригда. Тэгэхээр бол ийм ригдад саниба буюу бодисодва нарын одоо сэтгэл үнцэнд байгаа тэр одоо парчинжууийн нямлангийн тийм ээ ажил тэр бол ригдад саниба пагва огман жудла ёдвийн чаана гэж тэр Санжаа пагийн төгжүүж чинь тийм ээ. Бурхны таалалд байгаа сэтгэл үнцэнд байгаа тэр 10 барамидын ажил бол яг ингээ үргэлжлэл нь
үргэлжил нь бол ингээд явсаар угаад тэр үргэлжил нь бол бодисодод байгаа юм байна. Тийм ээ. Доод газрын бодисодоо нарт байгаа. Бодисодоо нарын хийж байгаа тэр ажилд нь үргэлжилж явсаар угаад одоо бурхны хотогт очдог. Яг үргэлжил нь адилхан үргэлжилттэй тийм зүйл нь бол үргэлжилж ингээд явсаар тийм ээ. Нэг ёсондоо дээш ингээд чангарч явсаар байгаад тэгээд бол бурхны хотогт очдог. Тэр талаас нь бол хараад Хүмүүийн намчинжээ намбаа гэж тавьж байгаамаа. Бодисодоо нарын хийж байгаа ажлыг Хүмүүийн намчинжээ намбаа гэж тавьж байгаамаа гэж. Түүнээс биш яг жинхэнэ одоо Хүмүүийн намчинжээ намбаа гэж байгаа юм бол бишээ. Тэр үргэлжлэл нь явсаар байгаад Бурхны хотогт очдог болохоор тэгж хэлж байгаамаа гэж тайлбар. За мөн цааш нь хажиг Ловломна шервжийн харчин ёжжаан ширчин мэджээс. За хажиг бол юу гэж юм нэхэр зовломд болвол тийм ээ мелуламаас доошо тэг чин цоглом, жорлом, тонлом, гомлом хүртэл энэ дөрвөн зам мөрийг энэ дөрвийг бол ловлом гэж нэрлэж байгаа ш. Тэгэхээр энэ ловломд бол шервжийн парчин болвол байгаа боловч ширчин мэд гэж. Тийм ээ шервжийн парчин ёжжаа ширчин мэджээс хэмээс. За тэгэхээр нь өөдөөс нь юу гэж байна? Оноо ловломна брэдүжийн шервжийн парчин явартал Дэна шервжийн парчин ёо вечер чавартал Дэна ширчин ёна Дэна брэдүжийн ширчин ёо вечер тэртэл Дэна ширчин мэ вечер. Ер нь бол шервжийн парчин гэж ширчин гэж хэлэх хоёрт бол нэг ялгаа байхгүй шүү дээ. Тийм ээ. Өөрөө шервж харал баг. Шервжийн парчин гэсэн. За тэгэхээр зовломд бол шервжийн парчин байгаа боловч ширчин байхгүй гэж хажиг бол. За тэгэхээр энэ дээр бол үг нь хэдийн юм өнгөөрөө адилхан юм шиг боловч бодож байгаа зүйл нь шервжийн парчин гэж хэлж байгаа нь бол доны догын шерв. Доны донсомдоо догын шерв. Ширчин гэдэг нь бол нөгөө шүн ширчин, лам ширчин, брайв ширчин. Тэгэхээр өөдөөс нь харанлаг юу гэж юм нэхэр тэгвэл одоо ловломд брэдүжийн шервжийн парчин яв. Брэдүжийн гэдэг нь яг одоо бурхны хутгийг олсон. Үр дагавар нь гарсан тий. Одоо ингэ бодисодоо нар чинь одоо амтныг зовлонгоос нь гитлэхийн тулд бурхны хутгийг олохыг зоржоо. Гол зорилго нь. Тэгэхээр тэр гол зорилго нь биелнэ гэдэг маань бурхны хутгийг олсныг хэлдэг тийм бурхан болсон. Тэр цаг үеийг бол брэдү гэж тийм үр дагаврын одоо цагт. Тэгэхээр зовломд бол яг тэр үр дагаврын үед гардаг тэр үед байдаг шервжийн парчин байгаа юм. Хажиг бол юу гэлээ ловломна шервжийн парчин ёд гэсэн шүү дээ. Ёд гэсэн. Тэгвэл тэр ловломд брэдүжийн шервжийн парчин байгаа юм. Дэна шервжийн парчин ёо вечер. Тийм ээ. Шервжийн паралдууч юм ба ёд гэсэн шүү дээ. Шервжийн парчин ёо вечер. Ёо вечер чавар тал дэна ширчин ёна дэна брэдүжийн ширчин ёо. За хажиг бол аранлаг бол ингэж болж штэ. Ширчин гэдэг юм маань байгаа бол тэр нь брэдүжийн ширчин л байна. Тэртэл дэна ширчин мэ вечер. Баг. Ёговортол дэна ширчин мэ вечер гэдэг нь ловломна шервжийн парчин ёжжан ширчин мэд гэдэг нь энэ өөрөө хажигийн өөрийнх нь дамжаа шүү дээ. Тийм ээ. Өөрийнх нь дамж. Тэрүүгээр нь л тийм ээ. Дэна ширчин мэ вечер даг. Ян хоноор нам ширчин ямбартал юм жав брэндүсэм ширчин юм вечер. Лам ширчин ямбартал юм жав брэндүсэм ширчин юм вечер. Лам ширчин бол ширчин биш шүү дээ. Тийм ээ. За тэгээ хажиг бол лам ширчин мөн. Яагаад гэвэл юм жав брэндүсэм чинь ширчин шүү дээ. Тэртэл Шерв парал чимбаны Шевийн гамна дэмбийн ширчин цани бачиг ёович на бачив. Тэр юу гэсэн үг гэхээр Шерв парал чимбаны Шевийн гамна дэмбийн ширчин цани бачиг ёна юм жав брэндүсэм ширчин имби мачав гэсэн. Юм жав брэндүсэм чинь ширчин бишээ гэж харанлаг бол. Энэ хариултаараа хийж байна. Тэртэл юм жав брэндүсэм диин гамна дэмбийн ширчин цани ба им бич. Тэртэл диин гамна дэмбийн ширчин им бич. Ян хоноор шүн диин гамна дэмбийн ширчин яна ширчин онеба ин говортол шүн диин гамна дэмбийн ширчин дагвава мэвичэр сэрна алчир лен дэвэр хана ян ховооны чавмжийн лен дэвсог. За ингэж асуув те. Шүн диин гамна дэмбийн ширчин яна ширчин онеба ин говорт.
Шеру парал чимбаны овоо жижиг яндаг шат гэдэг тэр үеийг хэлж байгаа шүү. Шүн дэйн гавнаа дэм. Энэ шеру парал чимбаны гэдэг нь хэлсэн шүү дээ, тийм ээ. Шэвийн гавнаа дэм. Тэр шүн дэйн гавнаа дэм би шеру парал чимбаны шэвийн гавнаа дэм би ширчээ яна ширчин онойва ингоо. Жинхэнэ ширчин байх хэрэгтэй юм уу? Шүн дэйн гавнаа дэм би ширчин дагваа гэж байхгүй гэсэн шүү дээ. Нэвчэр сэрна галчир лен дэвэр гана ян гэдэг нь одоо энэ дээр бол хариулахад тун хэцүү боловч хууны гэдэг нь банчин сунам дагвал өөрийгөө би бол чавмжийн лен дэвсог чаваа мажуу. Чаваа мажуу гэдэг нь шүн дэйн гавнаа дэм би ширчин дагваа мэна шүн дэйн гавнаа дэм би ширчин яна ширчин онойва юм би чаваа багтаа гэсэн. Тийм ээ. Чавмжийн лен Ачийн ягаала оноо гэж. Эний тэгээ саяны шүн дэйн гавнаад юм биш шин оноо ин гоорт шүн дэйн гавнаад дагуу мэвэж тэр бол ачийн ягаала оноо са жувийн ишээ чөөж анги санжаа сар найва чэвийн гавнаад юм би санжээжийн сан цаны ба юм. Са жувийн ишээ гэдэг чинь 10 дугаар газрын бэлгүүнийг хэлж. Тэгээ 10 дугаар газрын одоо дооны догвын ширүү дооны донсон дуугийн ширүү тэргүүтэйг бол са жувийн ишээ гэж. Тэр бол анги санжээ сарнава гэдэг нь санжээжийн саад орших тэгээ бурхны газарт оршихч гэсэн байна. Ийм үг шүү дээ. Анги санжээ сарнава. Тэгэхээр саажувийн ишээ чинь бол 10 дугаар газрын дооны донсон дуугийн ширүүчүүд юм. За энэ ишээ бол олон янзын ишээ гэж байна. Мэрдэгва онсон дуугийн ишээ ч гэж байна. Тийм ээ. За даагмын ба онсон дуугийн ишээ ч байна. Ерөнхийд хэлж штэ тий. Саажувийн ишээ чөөж гол нь энэ саажува гэдэг дээрээ гол юу гэж байгаа шүү дээ. Концепт байгаа. Саажувийн ишээ чөөжин анги санжаа сар найва шэвийн гавна дэмбийн санжээжийн сад цаны ба юм ба. 10 дугаар газрын билүүний одоо тэр газар муу юм уу гэж. Ийн гавна дэмби санжээжийн са юм бичэр. Донасон санжээжийн са ина ин гэх юм бол болохгүй шүү дээ тийм ээ. Энэ саажувийн ишээ өөрөө чөөжин дий. Донасон. Ийн гавна дэмби санжээжийн сад цаны ба явартал өдвич байна. Саажувийн ишээдэ санжээжийн сад цаны ба юм барт. Өдвич хорсон. Саажувийн ишээдэ санжээжийн сад цаны ба юм барт. Ялгааг бол тий. Саажувийн ишээ чинь жанчуусын бэса. Тий, жанчуусын бэса. Тэжүүж санжээжийн саа ин гэх юм бол яагаад ч болохгүй шүү дээ тийм ээ. За хорсом шаяа шүн дэйн гавнаа дэмбэ санжээжийн саа ина санжээжийн саа онойба ин гоовртол шүн дэйн гавнаа дэмбэ санжээжийн саа дагваа мэвэж. Ян хоноор довломна парчин жуу явартаад хажиг чөгөөх тийм ээ. Нөгөө довлом парчин жуу байгаа л. Довломна парчин жуу явартал довломна дээд жуудан цүндэнжин сэмжиж жуу явж ирж чээс. За довломна парчин жуу яд гэдгийнхаа баталгаанд юу гэж хэлж гэнэ вэ гэхээр довломна бол дээд жуудан цүндэнжин энэ парчин жуудан цүндэнжин сэмжиж жуу явж. Сэмжиж жуу. Цүндэнжин сэмж. За энийг дүүрэн дээр үзсэн. Тэгээ цүндэн гэхээр цүндэн намбан аав. Тийм ээ. Мигвацсан ба дүйцсэн ба зайцсан дүйцсэн ба юу вэ? Тэр цүндэн намбан аа. Цүндэн намбан аа цаавын сэмжиж жуу явж ирчээс. Дэла хажиг дэна чөөгөө яварт. Дэна чөөгөө яварт. Дэна чөөгөөдөн цүндэнжин сэмжид явж. Тэртэл дэна бэрэн даван сэмжид яваа шиг дэ яна чөөгөөдөн цүндэн ин говь гэж. За бэрэн даван сэм гэж. За сэмжид дотор бол 20 юу лээ. Дийн сасар даваа мэ тэр дээр чин жунаас дөржээр юм шиг. Нөрөө юм аа. Юу лээ дийн сасар даваа тэр дээр чин жунаас дөржээр юм шиг. Нөрөө. Маниш анисог 22 сэмжид байгаа шүү дээ. Тэн дотор энэ үйл адилын одоо бодисатын сэтгэл тэр 95 сэмжид яваа шиг дэ яна чөөгүүдэн цүндэн говьэж дамбуу дэртэл төдөжинда жасраа намжи сэмжид ба брэндэн давар дамба ин шээс юм бич дэ дамжа янс төдөжингийн дүн дата тийм ээ жасраа намжи сэмжид ба бол брэндэн даваа юм а гэж хэлсэн байна. Шээс юм бич дам. За энэ хэсгийг бол бүрдээ орхичихоо. За энэ сэмжид одоохондоо үзээгүй. Одоо энэ хичээлийн дараа бид нар сэмжид үзнэ. Бас тэгэхээр илүү тодорхой бол. За шээс юм бич шээ дамжаа ян ловломно чөөгүүдэн цүндэнжи сэмжид яваалан ява манид доо гэж. Ловломд бол чөөгүүдэн цүндэнжи сэмжид бол байх нь бол батгаагүй.
ёстой биш юм аа гэж. За энэ яг энэ хэсэг ингээд түр. За гол нь энэ 11 нийс бид нар чинь ширчин үзэж байгаа шүү дээ. Аль нь ширчин жинхэнэ, аль нь одоо ширчин жинхэнэ биш юм бэ. За шүн ширчин дан, лам ширчин. За шүн ширчин, лам ширчин хоёр бол ширчин дагваава юм аа гэж. Ширчин дагваава. Брайв ширчин бол ширчин онойва. Ширчин ой юм би. Чадвар тад дээ. Брайв ширчин бол жинхэнэ ширчин юм аа. Брайв ширчин бол жинхэнэ ширчин юм. Мөн болох энэ ялгаа бол таарч байгаамаа. Энэ нь бол зөв юм аа. Шүн ширчин дан лам ширчин хоёр бол ширчин дагваава юм аа. Шүн ширчин дан лам ширчин бол ширчин дагваава юм аа. Жадан дондуулаас Жэро парл чиний мэд ишээ дэний дишин шиг дүвжаа дондэ дандан биш шүнлэм даглаа дэ даа ин гэсэн. За хэмээ энэ лүн урд нь гарсан тийм ээ. Хэмээх лүн одоо иш татаад дэлчиндээ салуурсан биш. Тэгэхээр энэ лүн бол өмнө гарсан тийм ээ. Жадан дондуулаа гэдээ бас энэ дэлгэв донсол дотор жадан дондууг лүн татаад гарсан шүү дээ тийм ээ. За тэрийг бол юун дээр үлээ барчин жүдэн дээр үлээ баг тийм ээ. Дэлчиндээ салуурсан биш. Тэгминжин шүнлэн брэсум тэгминжин шүн лам брэсумжин ширчин заяа. Тэгминжин шүн ширчин, тэгмингийн лам ширчин, тэгмингийн брэв ширчин. Болвол ширчинжин сүгнэн юм аа. Ширчин даваава маян гэж шүү. За энэ хоёр дээр нэг жоохон ялгаа гаргаад. Ширчин сүгнэн, ширчин дагаваа гэдэг хоёр өөр юм байх нь шүү дээ. Ер нь бол зүгээр энгийнээр бодоход бол хоёулаа адилхан юм шиг. Ширчинжин сүгнэн гэх, ширчин дагаваа гэх хоёр бол тийм ээ. Тэр ярьсан шүү дээ. Ширчин сүгнэн гэдэг бол ширчингийн тусгал гэсэн байна шүү дээ. Холинд тусдаг тусгал шиг тусгал гэсэн маяг. Ширчинжин сүгнэн. Ширчин дагваава гэдэг бол ширчин гэж одоо нэрийдсэн гэдэг юм уу? Тийм. Яг жинхэнэ ширчин биш. Тийм зүг. Жохон ялгаа байгаа. Ширчинжин сүгнэн. Тэгэхээр тэгмингийн шүнлэн барайсан бол ширчинжин сүгнэн мөн харин ширчин дагваава бол биш юм аа. Ягаад гэвэл дэла ширчин шээ догвын чой сүм бацсан гэж. Чой сүм матан ай. За хажиг зовуула ванду жавичрэр гэж. За энэ дэлгэв донслын үг шүү дээ. Зовуула ванду жавичр хэмээхийн дэлчинжин түнла дэнэ ингэ зарлагдсан дээр үндэслээд га жадан бэс гэж. Бурхны га жадан бар ширчин сүмжийн нана брайв ширчин данжаан зовор жана дэн сэрва мэтэд гэж. За хажиг бол юу гэж юм гэхээр дэлгэв донслын энэ үгийг иш татаад жадан болвол ширчин сүм дотроос брайв ширчин болвол данжаан зовор жана дэм сэрва мэтэд тэгээ тэгчинжин ширчин сүмга зовор дэнжин тэгминжин ширчин сүм чаржингийн зүлжээс дэмбичэр гэж. За тэгэхээр энэ жаданбут одоо юу гэж зүйлсэн юм бэ гэдэг тухай ярьж байна тийм ээ. Хажиг болохоор жаданбут бол зөвхөн юу гэж энэ гурван ширчин дотроосоо бол брайв ширчингээ оллон үзүүлж байгаамаа. Ингэж бодсон. Тэгэхээр тэр бол буруу гэж. Тэгчинжин ширчин сумгаа буюу их хөлөгний шүн ширчин, лам ширчин, брайв ширчин гурвуулангийн олж үзв. Харин хөлөгний ширчин сүм гурвуулангийн голж үзүүлэхийнхаа башрамд баг хөлөгний одоо ширчингүүдийг болвол тийм ээ башрамд нь үзүүлсэн юм. Башрамд нь таржунгийн зүйлүүд юм биш үү гэж. Тэгээд одоо нөгөө яг жадамб нь яг яаж байгаа, яаж үзүүлж байгаа юм гэдэг. Би жадамбыг нэг удаа бүр хүн уншиж үзсэн. Гэхдээ бол одоо ёстой ер нь бол жадан бол доод үдтэй тун төстэй тэр байж байгаа ливүүмээ савжид ерөнхийдөө доод үдтэй тун төстэй боловч тэгээ нөгөө дүжил ажил юу энэ тэргээ бүгд байгаа. Тэгээ одоо ёстой тэгчинжин ширчин сүмга зовор дэмба гэдэг бол ёстой идэхгүй өнгөрсөн шүү дээ. Тэгээ тэгмингийн ширчин сүм шаржунгийн зүйлүүд дэмба ин гэж тэр мэрийг бол үнэхээр
Тий. За ингэж бол үзүүлсэн гэж тий. Ингэж бол үзүүлсэн байдаг юм байна. Гадам. За доолой. Тэрний баталгаанд доолой. Нёнтойжийн саала ловор додвижан, шэрүүжийн паралду чимбада лавар жао гэсэн. Нёнтойжийн саа тийм ээ. Чарваагагийн газар суралцахыг хүсэгч бэрч гисэн шэрүүжийн паралду чимбала суралцаарай гэж. Ирчэнд бас суралцаарай гэж. Хэмээн зарлаа. За хажиг га жадан бис райв ширчин данжаан зоврож байна мадын сэрвавас гэдэг. Түрүүн дэн гэсэн шүү дээ. Райв ширчин зоврож байна дэн сэрва мэддэг. Одоо болохоор жадамд болвол райв ширчин данжаан зоврож байна мадын гэвэл бас буруу гэж. Тэ хамжиж чимба данжаан зоврож байна гэм бэ. Тэ гэдэг нь бол жадамд болвол хамжиж чимба хамгийн айлгч. Үүний утгыг бол данжаан зоврож байна гэм бэ гэж боллон үз. Тэртэл ийн чид үжэвийн дүлжаа бээр тэ донд нэржан зоврож идэв. Тийм ээ. Жадамбын чид үжэвийн дүлжаа буюу жадамбыг одоо тухайлан одоо айлтсан шавнар байгаа шүү дээ, тийм ээ. Тэр шавнар нь бол тэр хамжиж чимба бол яах нь голлон анхааран авлага болгож үлддэг юм аа. Тэгэхээр тэр чинь юу харагдаж байна вэ гэхээр жадамбын гол үзүүлж байгаа зүйл нь бол хамжиж чимба юм аа. Танжаан зоврож байна аа. Эдэр дүүвийн дон гүн даннай шээсүгжин гавсуун агдууны гав жажжийн дамбур намчин чад ригдээ гэж. Гав жажжийн дамбур гэдэг нь одоо ондог жингийн 8 бүлэг байгаа тийм ээ. 8 бүлэг буюу одоо гав гэж нэрлэж байгаа шүү дээ. Ондог жинг бол дэвүү гэдэг гав гэж нэрлэж. Тэгэхээр тэр ондог жингийн 8 гавын нэгдүгээрт буюу анхдугаар өнгийн эхний бүлэг нь бол намчин бол номнохон зохистой юм аа. Ягаад гэвэл биеийн чидүү нэржан брайвын зовуу юм биш. Тэр бол анхааран авлагын тийм ээ болвол тэр хамгийн гол зүйл бол юу гэхээр намчин юм аа. Намчин ондог жинд суралцж байгаа цаашлаад ширчин доо бурхны айлцсан ширчин доо бэлэг пирамидын одоо тэр юу гэдэг бол удар гэдэг бол түүний тухайд тэр намчингийн тухайд тэрийг гол бол тийм учраас нэгдүгээр бүлэгтээ намчин бол номнох нь бол зохистой дуу юм биш. Цэмжицэг чөөжүү дэмбийн гона намчин чадвала чөөж овоо ёдте цэмжицэг чөөжүү онсомдуудагийн тартугүй ишэ намчинжин цаниддуу чэвийн чид юм гэж. За цэмжид буюу бодисодын сэтгэл тэргүүтээ 10 одоо зүйл зүйлсний үүднээс намчин бол онж байгаа. За намчин цонжижийн чөөжүү гэж. Чөөжүү. Энэ дээр бол та нар нэг зүйлийг бол сайн тогтоох хэрэгтэй. Ондогжинд бол нэгдүгээр бүлэгтэр бол намчин үз. Намчин, хоёрдугаар бүлэгт бол ламши, гуравдугаар бүлэгтэр шишиг үз. Тийм ээ. Ондогжингийн чожид дээр болохоор эхлээд шиши, дараа нь ламши, тэгээ намчин гарч байгаа тийм. Нянтой шива цолном гүнши, нижи нэрши хэзэд гаянд ингээд нэрши үзүүлээд тэгээд доолоо памбаржиднам ламши гэдэг ламши үзүү. Тэгээд дараа нь намчин үзүү. Тэгсэн мөртлөө ондогжин яг өөрөө их ном нь бол тэ намчингаар эхэлж байна. Тэгэхээр намчин эхлэх нь бол ямар их хэрэгтэй юм бэ гэхээр говоёд дэмжид цуг чөөжүү онсомдуудаггүй тартугүй ишээ намчинжин цаниддуу шивэж. Тэгэхээр бол нэгдүгээр бүлэг намчингаар эхэлж байгаа. Намчин үзүүлж байгаа. Намчин үзүүлэхдээ яаж үзүүлсэн бэ гэхээр 10 зүйлээр төлөөлүүлж намчин. Намчин ондогжингийн нэгдүгээр бүлэгт үзүүлсэн. Үзүүлэхдээ 10 зүйлээр төлөөлүүлж. Тэр 10 нь бол цэмжид тэргүүтээ 10 зүйл. Энийг ингэж үзүүлэхийн үүднээс бол намчин номсон. Ингэж номнох нь бол хэрэг байгаамаа. Ямар хэрэгтэй гэхэд цэмжид тэргүүтээ чөөжүү байна тий. Бодисодын сэтгэл тэргүүтээ 10 ном онсомдуу дуугийн тар түгвийн ишээ бол намчингийн цанид юмаа гэж мэдүүлэхийн тухайтад ингэж номнос юмаа. Тэгэхээр намчингийн цандыг бол
Одоо дүүрэний үед бол юу гэдэг вүлээ? Чой тамжид гажигэмжиглаа жигчрдүү онсондуу довгийн тар түгүй ишээ гэж тавьдаг тий. За дүүрээ лойрог дагиргийн үед бол намчингийн цаны шоо гэхээр тэгж тавьдаг шүү дээ. Чой тамжид гажигэмжиглаа юм бүгдийг нэгэн агшинд илт одоо болгоож байгаа тийм ээ. Ийм эцэс чамдын хүрсэн ийм дэлгүүнийг бол намчин гэж хэлнэ гэж бол дүүрэний үед бол ингэж заадаг байсан тийм ээ. Харин одоо чүн чүмэн үзээд парчингаас дээш ингээд үзээд эхлэхээр бол намчингийн цандыг одоо тэгж тавихгүй. Намчингийн цандыг юу гэж тавих вэ? Дэмжид цог, дэмжид тэргүүтээ чойжуу онсондуу довгийн тар түгүй ишээ бол намчингийн цандаа гэж ингэж тавих. Одоо бол намчингийн цандыг өөрөөр тавих. Дэмжид тэргүүтээ чойжуу онсондуу довгийн тар түгүй ишээ намчингийн цанд байна шүү дээ. Тэгээ тэрийг мэдүүлэхийн тулд бол намчин бол дэмжид тэргүүтээ чойжуу дэмбийн гоноо үзүүлж байгаа намчин бол номс юм а гэж. Трилжи дэлнаа гэж. Энэ нь одоо яг тэ ингээд энэ бол бүрэн одоо бүрэн бүтэн комплекс гэдэг чтэй бүрэн бүтэн болгоод тэгээд явж байна. Гав жажийн дамбар намчин чад ирэгдээ гэж. Энэ 8 бүлгийн эхэнд нь намчин номнох нь бол зөв юм а. Өстой юм а. Ягд үг гэхээр дүлжа бравла брова жидвин чидүү юм бийч. Тэгэхээр ондогжингийн 1-р бүлэг нь шууд намчин гэж эхэлж байгаа чинь бол ямар учиртай юм гэхээр тэр намчин гэж эхлэх нь бол зөв зохистой байна. Учир нь юу юм гэхээр ондогжинг суралцж байгаа шавнар эцсийн үр дагавар болсон намчин олохын тулд бол тийм дур хүсэл, дуршил төрүүлэхийн тухайд дуршил төрүүлэхийн тухайд шууд намчин гэж эхэлж байгаа тийм ээ. Намчин төлөөлсөн 10 зүйлийг үзүүлж байгаа. Энэ нь бол энэ номны эцэст бол зорилго нь намчин буюу Бурхны хутаг юм. Бүхэн энэ номоор яваад Бурхны хутгийг олж чаднаа, олноо. Тийм ээ. Намчин бол ийм агуу одоо гайхамшигтай Бурхны хутгийг олох ийм боломжтой юм а гэдгийг мэдүүлэх. Одоо мэдээд тэр шав болвол яг дур өсөлт. Дуршил төрхөөрөө хүн дараа нь сүжиг төрөөд сүжиг гэдэг бол цагаан зүгийн ном бүхний эхлэл байдаг. Тэ. Адва 10-ын чой тамжижийн одоо заваа гэдэг хэдэн дээр байгаа шүү дээ. Тийм. Тэрээс бол 1-р бүлэгтээ намчин үйл. Гав жажийн дамбар намчин чад ирэгдээ гэж. Ягаад гэвэл дүлжа бравла бравоживын чидүү юм бийч. Манай банчин хичээний жидэн ч гэсэн гүүсүм гэж хэлж байгаа шүү дээ. Гүүсүм. Гүсүм жонхорын янзын сан би чашаа жиэнда гэдэг. Одоо нөгөө тахилын шүлэг нь анхны гүүсүм гэж. Гүүсүм гэдэг чинь Бурхны 3 лагшин гэсэн. 3 лагшин. 3 лагшин гэдэг чинь Бурхны хутгийг бас. Тэр бол энгийн одоо тэнд нь гарч байгаа нь бол эцсийн зорилгоо тэнд нь үзүүлнэ шүү дээ. За тэгээд Жанжийн гав дамбуугаар тийм ондогжингийн гав дамбуугаар 1-р бүлгээр намчин болоод равжиржийн лүвэн данжаан зовор жирвийн намчин зовор дэнжаас. За ондогжингийн гав дамбуу бол намчин гэдэг үзэж байгаа. Равжиржийн лүвэн данжаан зовор жирвийн намчин гэдэг энэ равжиржийн лүв гэдэг нь ширчин дооны л нэг бүлэг юм шиг байгаа шүү. Ширчин дооны. Тийм. Яг бол тодорхой. За равжиржийн лүв гэдэг нь бол энэ юмжийн доолоо энэ төр гэж зарим газар бол тэгэд татсан байна. Энэ хэсэг үгийг юмжийн доолоо. Тэгэхээр энэ ширчин доонд л байдаг бүлэг. Тэгэхээр 10 жирийн бүлгийн данжаан зовор жирвийн намчин зовор дэнжаанс мөн голлон намчин үзв. Ядаг Жанжийн гав дамбуун данжаан зовор жирвийн намчин маяндэ 10 жирийн одоо ливүүний олж үзүүлсэн намчин болвол ондогжингийн гав дамбуун голж үзүүлсэн намчин бол биш юм аа. Хоёулаа намчин голж үзүүлсэн. Юмжийн доонд байгаа 10 жирийн бүлэгт бол намчин голж үзүүлсэн. Ондогжингийн 1-р бүлэг бас намчин голж үзүүлсэн. Гэхдээ бол тэр 10 жирийн бүлэгт үзүүлсэн голлон үзүүлсэн тэр намчин бол ондогжингийн 1-р бүлэгт голж үзүүлсэн тэр намчин бол биш юм аа. Яагаад гэвэл ийм данжаан зовор жирвийн намчин яна ондогжингийн тийм ээ гав дамбууд үзүүлсэн тэр намчин болвол ямар юм хэлээд байгаа гэхээр ондогжингийн чид үжээвийн дүлжаан бравуу тартаг юм гоё гэж. Энэ одоо хамгийн одоо сайхан гоё үг нь энэ юм шиг байна.
Тэгэхээр хоёулаа намчин үзүүлсэн боловч ондог жингийн гав дамбууд үзүүлж байгаа намчин бол биш юм аа. Яагаад гэвэл ондог жингийн 1-р бүлэгт үзүүлж байгаа намчин болвол ондог жингийн одоо тэр суралцагч тухайлан айлцсан тэр ондог жинг зориулж одоо айлцсан тэр шавнырын эцсийн одоо эц чандын үр дагавар болсон тийм ээ ирээдүйд одоо бурхны хутгийг одоо олох тэр намжингийн хэлж байгаамаа. Ондог жингийн 1-р бүлэгт гарч байгаа намчин чинь ондог жингийн шавнырын ирээдүйд олох тэр намчингийг үзүүлж байгаа юм. Энгийнээр тийм ээ ондог жинд суралцж байгаа одоо та бүгд болоод бидний ирээдүйд бид нар хизээ нэгэн цагт бурхан болно. Тэгэхээр ондог жинд суралцаад ирээдүйд бурхан болох тэр намчин бид нар хизээ нэгэн цагт олох тэр намчин бол ондог жингийн гав дамд үзүүлж байгаа. Ийм данжаан зовор жүрвэн гэдэг нь ондог жингийн гав дамбун данжаан зовор жүрвэн намчи яна ондог жингийн чид үжэвийн дүлжаан брав тартуг юм шүү гэж те юм гой вэж. Эртэл чожижийн цагаан сүмбийн данжаан зовор жүрвэн намчи яна тэдэр юм гой. Тэрний баталгааг нь юу гэж хэлж байна гэхээр энэ ирээдүйн шавнырын тэр ховжир жүрвэн буюу брав тартуг юм бин брав тартугийн намчин юм говортол чожижи цагаан сумба гэж ондог жингийн чожид байгаа шүү дээ. Янтошива цолмон мөшигээд дөрвөн одоо ийм мөр нэг шүлэг ном байгаа шүү дээ. Тэрний 3 дугаар мөрөнд байгаа намчин үзүүлж байгаа тийм. Янтошива гэдгээр бол шиши. Тэгээд ламшиваны жигээ ламши 3 дугаар мөрөнд намчин үзүүлж байгаа. Тэр намчин чинь ондог жингийн 1-р бүлэгт гарч байгаа намчин юм аа. Тэр ондог жингийн чожидын 3 дугаар мөрөнд гарч байгаа намчин чинь бол ондог жингийн одоо суралцагч шавнырын ирээдүйд товлох тэр намчин үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хоёр нь бол нэг юм. Чожидын 3 дугаар мөрөнд гарч байгаа намчин ондог жингийн гав дамбуу дээр гарч байгаа намчин хоёр нэг юм шүү. Тэр нь нэг юм. Юу хэлж байгаа вэ гэхээр тэр чид үжэвийн дүлжаан рав тартуг намчин гол тэрийг үзүүлж байгаа. Тэр ондог жинд суралцаад рав тартуг намчин бол товлж болно гэдэг. Тийм ээ. За энэ хүрээд бол ширчингийн нам шиг бол энэ хүрээд арчин тааждын хувьд бол энэ. За одоо бид нэр эргээд жидэн лугаа. Жидэн. За тэгээ партнж. Сая бол Шерв Парал Чимбаны ондог жин дээр гарсан. Ондог жингийн Шерв Парал Чимбаны гэдэг үгний тайлбарыг бол бид нар юу мэдэж авлаа шүү дээ. Шерв Парал Чимбаны гэдэг чинь бол ширчин үзүүлж байгаа. Энэ ширчин дотроо 3 янз байгаа тийм ээ. Шүн ширчин, лам ширчин, брав ширчин. Ондог жин. Шерв Парал Чимбаны гэдэг үг бол ийм болж байна. За тэн дотроосоо бол шүн ширчин, лам ширчин хоёр бол ширчин даваава юм аа. Инхэн ширчин бол биш. Харин брав ширчин бол ширчин гой юм аа. Инхэн ширчин бол брав ширчин шүү гэж. Брав ширчин. За тэгээд бол яг гол нь бол тэгчингийн одоо юу гэж байгаа. Тэгчингийн ширчин сумгааг үзүүлж байгаа. Гашрамд нь бол тэгмэнгийн ширчин. За Шерв Парал Чимбаны гэдэг бол ийм. Одоо 2 дугаар үг нь болсон өвүү жаджи яндаг шаад. Ойв жадаар бол ойв жадыг бол одоо номонсон гэж тийм ойв жад. Одоо энэ үгний энэ орчин жидэн дээр юу гэж тайлсныг байна. За оноо өвүү жаджи яндаг шад хэмээн доодан жанжин жожоон юмла омбордогоо жадуу шатнаа гэж. За тэгэхээр өвүү жаджи яндаг шад гэж хэмээхээр бол ширчин доо хийгээд ондог жингийн өгүүлэгдэхүүн болсон юмла омбордогоо тий омбордогоо жад гэж омбордогоо жад гэж бол номсон байна. Тэгэж тийм ээ ширчин дооны одоо өгүүлэгдэхүүн жожоо үзүүлж байгаа тэр утга тий эндон жожоо нэг утга тий ширчин доо болоод ондог жингийн өгүүлэгдэхүүн бол омбордогоо жад юм байна. Тэгвэл тэдгээрт
дан эмийн цүл жид авуу шинаа. Яагаад заавал 8 юм? Яагаад 7 биш юм? Яагаад 9 биш юм? Бүр ингэж тоон одоо бүр ингэж одоо баталгаатай тийм ээ ингэж 8 гэж ингэж үзүүлсэн. Ямар мэт юм бэ химээвээс. Тийм тэр дан Ева эндэ гэж. Энэ нь бол тоон нь бол юм баталгаатай тийм ээ одоо 8 гэж юм аа. Ягаад үг гэхээр гомжаан юл чимбасуу. Гомжаан юл чимбасуу. За бясалгах түүний орон бол чинсүм буюу чимбасум. Жишээ ламши намчинсүм. Гомжижийн нямлан бол жорваши. Тэгээд жорваши. Тэр бясалгалын анхааран авлага болсон ажил нь бол 4 байгаамаа. Бясалгах зүйл нь бол 3. Тийм ээ шишээ ламши намчинсүм. Бясалгах зүйл нь бол энэ гомжаан юл чимбасум. Гомжижийн нямлангийн жорваа бол хийх ёстой ажил нь бол энгийнээр хэлбэл тийм хийх гомжижийн нямлан бол жорваши. Тэгээд энэ 3 дээр 4-ийг нэмэхээр 7. Тэгээд гомбын брев ингээд бясалгалын хамгийн эцсийн үр дагавар үр дүн нь бол чөөгөө номын лагш бурхны хутгийг. Ингээд энийг энэ дээрхийг ингээд тоолоод тоон бол яг 8. Ийм дан Ева. Дан Евээч. Тийм ээ. Ингээ эхний 3 бясалгах ёстой зүйл нь 3. Энийг бясалгах анхааран авлагын тэр ажил нь бол ингээд 4 энэ жорвоо гэдгийг одоо ажил гэдэг байгаа шүү дээ. Ураараа. За гомбын брев бол чөөгөө. Брев нь бол чөөгөө. За ингээд бол ингээд 7 ингээд 8 болмаа. За дамбуу дүвдээ гэж. За нэгдүгээрхэн гомжаан юл чимбасум гэдэг нь сарайшийн шүдэн дүйн чаана жан чимбасумду дан гэж. Сарайши гэж тийм 4 одоо хөвүүн гэж нэрлэдэг. 4 хөвүүн буюу 4 одоо зам мөрөөр явагч 4-ийг бол 4 хөвүүн гэж. Тэдний одоо хүссэн зорьсон зүйл гол одоо хүсэл зориг одоо зорьсон одоо зориг тэрийг бүтээхийн талаас нь гэсэн чимбасум маа чимбасум. За энэ сарайши гэдэг нь 4 хөвүүн гэдэг нь энийг хэлж байгаа гэхээр нянтой нянтой аранжил тэгээд санчусимба тэгээд санжапагва энэ 4. Энэ 4-ийг бол сарайши гэж. Сарайшигийн хүссэн зорьсон тусдаа байгаа тийм ээ. Нянтой пагва, аранжил пагва, дансан пагва, санжа пагва. Энийг бол сарайши гэж. Эдний тусынх нь өөрсдийн тэр одоо сансан тэр зориг шидун тийм ээ. Хаалж болгоосон тэр утгыг бүтээхийн талаас нь ч гэсэн чимбасум гэх юм уу одоо энэ чимбасумаас илүү гарахгүй чимбасумаас дутуу байж болохгүй илүү байж болохгүй чимбасум бол яг болж байгаа тийм ээ. Тоон бол энэ 3. Жинги чидүжэвэн дүлжэн лам нэмсүлэн би чанажаан чимбасумдо дан юм. Ондог жингийн чидүжэвэн дүлжээ тийм ээ. Тухайлан одоо тэр айлцсан тэр шав бол тэр шавж гэсэн одоо энэ зам мөр тийм ээ. Нэрм гэдэг зам мөрийг анхааран авах тэр талаас нь ч гэсэн чимбасум бол дан Ева юм ба. Бас дан Ева. За дамбуу дүвдээ гэдэг нь сарайшийн шидүн дүүвийн чанажин чимбасумдо дан Ева эндэ няран нэршир тэдвала шишиггүй. За нянтой аранжил 2 бол нэршир буюу нирванд тийм ээ. Зовлонгоос хонилох тарва нэрши нянда гэдэг бас муу гаслангаас нөхчих зовлонгоос гэтлэхэд тэр одоо нирваны зам мөрд хөтлөхөд бол шиши хэрэгтэй бөгөөд тийм ээ шиши хэрэгтэй бөгөөд дэр тин юулаа гэж шишибээр тэр одоо амар амгалан нирванд бол хөтөлж чадах юм. Хөтөлж чадна. Нэгдүгээр. Жансамжийн иргэжин сүмжийн жансум жис иргэжин сүмжийн дон дууала ламши гошин дүүмнэ гэж. За бодисодва нар бол дүлжаар иргэжин сүм тийм ээ.
уран язгуурын одоо тэр шавнырын тусыг бүтээхэд бол ламшин хэрэгтэй бөгөөд ламшин түүнийг бүтээж чадах юм. Хэрэгтэй бас тэрүүгээрээ бол энэ уран язгуурын шавнырын бол тусыг бүтээж чадна. Доло памбар, доло памба, памба тийм амьтанд туслах. Доло памба. Тэр амьт нь бол тийм юм бэ гэхээр энэ рэгжин сүм шүү дээ. Рэгжин сүм тийм ээ. Янтой рэгжин, ранжил рэгжин, рэгжин рэгжингийн энэ одоо тамирын дулжаа рэгжин сүмж цыг бүтээхэд бол ламшин хэрэг. Доло памбар жаднам ламшин нижис жигдэнжин дондуа гэдэг жигдэн дондуу дадва ган. Жигдэнгийн дондуу жигдэн энэ бол энэ дулжаа рэгжин сүм тийм ээ. Энийг бол тусыг жигдэн дондуа. Тэр бодисатва бээр рэгжин сүмжийн тусыг бүтээхэд бол ламшин хэрэгтэй бөгөөд ламшигаар түүнийг бүтээж чадна. Санжаа павга бол яах вэ гэхээр санжаа павга чойнхор горваала намчин гойшин. Бурхан болвол номын хүрдийг эргүүлэх нь бол түүний зөв. Номын хүрдийг нэгэнт бурхан болсон тий. Одоо бурхан болсон бол амьтныг бол зовлонгоос нь тухайтад номоо номно. Тэр номоо номнох нь бол янз янз. Ягаад янз янз вэ гэхээр тавнырын оюун ухаан, бие махбод, жүжиг бишрэл, буян, дэлгүүн энэ бүгд нь янз янз байдаг. Учраас тухайд нь тохирсон энэ номыг номж тэгээд тэр тохирсон номороо бол амьтад бол зовлонгоос. Тэгэхээр тэр нь гол зорилго. Тэгэхээр номын хүрдийг эргүүлэх нь бол бурхны. Тэгэхээр Санжаа Павга чойнхор горваала бол юу хэрэгтэй вэ гэхээр намчин хэрэгтэй. Хамгийн айлт. Тэр бэлгүүн хэрэгтэй бөгөөд гор нүвийч. Тэгэхээр намчин хэрэгтэй бөгөөд намчингаар бол тэр номын хүрдийг бол эргүүлж чадах юм аа. Чима дүвдэ гэдэг нь ондогжингийн шавийн хувьд бол нам нямсуу лимбийн чаанач гэсэн чинсүмдүү дан яваа. Тэр ондогжингийн чидүжэ жинжи чидүжэвэн дүлжаа бээр нам нямсуу лямбаала товжаа намчин товжид намши намбар дагжид шиши сүмдүү нгэвэж. Энэ дээр бүр нөгөө гурвыг чинь товж өгч шүү дээ тийм ээ. Товжаа нь бол намчин. Товжид гэдэг нь бол намши. Намбар дагжид тийм ээ. Намбар дагжид нь бол шиши гэдэг. Энэ гуравт бол багтж байгаа. Ондогжингийн чидүжэвэн нямсул лямбаалаа гэж тийм. Ондогжингийн тэр шавбэр анхааран авахд тийм ээ. Амьдралд хэрэгжүүлэхэд бол товжаа намчин болох ёстой нь бол намчин. Товжид нь бол амши намбар дагж шишээс. Ингээд бол чинсүмжис дан яваа. За нева буюу одоо энэ шүү дээ. Гомжижийн нямлан жорваши гэсэн шүү дээ тийм ээ. Бясалгах ёстой зүйл нь бол энэ гурав. Тэр тэрний тухайтад хийх ажил нь бол дөрвөн зүйл байна тийм шүү дээ. Гомжижийн нямлан жорваши. За тэр жорваши гэдэг нь юу юм бэ гэхээр нева гэдэг. Нева гомжижийн нямлан жорва шир нгээдэ гэж. За тэр гомжижийн нямлан буюу анхааран авах тэр жорва ажил бол дөрв байгаамаа. Дөрв бол одоо баттай маа гэж тийм ээ. Ягаад дөрв байгаа гэхээр жорваши гомбын гованы гэж. Жорвашиг бясалгахын хэрэг нь юу юм бэ гэхээр бандаг тартуг дүйвийн чид юм даа гэж. За бамба тартуг, дугаа тартуг тийм ээ. Төвчих ёстой зүйлийг эцс чанд нь хүртлэн төвчих. Онж таних мэдэх ёстой зүйлийг эцс чанд нь хүртэл онж таньж мэддэг. За энэ зорилгоо бүтээхийн тухайтад бол энэ жорвашиг бол бяцлах хэрэгтэй байна. Бамба тартугийн лагжаа жогвын ванду жайна амбоны сүм яг. За тэр бамба тартуг, дугаа тартуг гэж хоёр юмыг бол бүтээх хэрэгтэй. Тэрний бамба тартугийн бүтээхийн талаас нь бол энэ дөрвөн ажлын эхний хоёрыг бол жаамаа. Дугаа тартуг буюу онж таньж мэдэх ёстой зүйлийг эцс чанд нь тэр талаас нь бол тэр талын ажлыг гүйцээж байгаа нь бол сүүлийн хоёр ажил. Жорва чимани. Жорва чимани. За эхний хоёр нь дамбуу дүвдэ гэдэг нь тэр бамба тартугийн лагжаа жугвын ванду жана дамбуу ни гэдэг нь бол юу гэж хэлэхээр банжа таадаг
бон уй мандуужаана нямбуу намба зовгор нэм сүүлэмбийн намзуг журваа гэж. Журваа ши гэдэг байгаа шүү дээ. Журваа ши гэдэг чинь дөрвөн ажил байгаа тийм. Тэрний нэгдүгээр хийг бол намзуг журваа гэж нэрлэдэг. За намзуг журваагаар бол ямар ажил хийж байгаа юм гэхээр одоо төвчгтгүүн даягарыг төвчхийн тухайд тийм үү? Нямбуу намба зовгор нэмс. Юу? Ерөндөгийн байдлыг одоо төгсөж, огоо төгсөж бол анхааран авах хийх ёстой ажил. Хэрэгжүүлэх ёстой ажил нь бол намзуг журваа юм аа. Намзуг журваа. Тэгэхээр намзуг журваа гэдэг бол ондогжингийн дөрөвдүгээр бүлэг дээр гарна. Дөрөвдүгээр бүлэг дээр гарна. Намзуг журваа яг юу гэдэг юм тэгэхээр банжаа таадаг бон уй мандууж байна. Бонва гэдэг нь энэ банва гэдгийн одоо цаг шүү дээ. Одоо цаг тийм ээ. Одоо цаг. Тэгэхээр банжаа таадаг бон уй мандууж байна. Нямбуу намба зовгор нямсуул юм. Нямбуу намба ерөндөг тийм ээ. Ерөндөгийн байдлыг бол зовгор нямсуул юм бэ. Гэн бүрэн гүйцэд анхааран авлага болж байгаа нь бол намзуг журваа юм. Тэгээд зимүү ам авду жирвийн жижир нисүн эвээч. Мөн бол яах нь вэ? Зимүүн журваа тийм ээ. Зимүү гэдэг нь одоо үзүүр орой гэсэн маягтай санаа шүү дээ. Юмны дээд үзүүр орой. Зимүү ам равду жирвийн жижир. Энийг бол зимүүн журваа гэж. Намзуг журваа, зимүү журваа, жижир гэж нэрлэдэг байна. Зимүүн журваа гэж нэрлэдэг. Эсвэл равду жирвийн журваа гэж нэрлэдэг. Равду журваа. Энэ хоёр бол яах вэ гэхээр энэ төвчгтгүүн даягарыг төвчүүлэхийн тухайд тэр ерөндөгийн талаас нь бол одоо тэр анхааран авлагыг бол намзуг журваа, зимүү журваа гэж хоёр хийж байгаа. За Невад өвдөө гэж. Невад нь юу вэ? Довга тартугийн лагжаа жугай вандууж байна. Журваа чимааны. Довга тартугийн овооны гэж. Онж таньж мэддэг зүйл тийм ээ. Одоо энэ довга тартуг тэрийг эс чандын түүний одоо мөн чанар нь бол шижаан жинхор тамжид чигчэр онсондоо довга юм лаа. За онол гэх юм уу? Онж таньж мэдэх ер нь тэрний эцэс чамд хүрнэ гэдэг бол мөн чанар нь юу хэлж байгаа гэхээр мэдгтүүний хот мандлыг бүгдийг нэгэн зэрэг нэгэн агшинд чигчэр гэдэг нь нэг агшин нэгэн зэрэг бол яах нь илтэд болгоож байгаа. Илтэд онж таньж мэд. Тэр бол мөн юм аа. Мөн чанар нь тэр одоо хамгийн дээд гэх юм уу эцэс чанд гэдэг чинь тэрнээс цаашаа байхгүй хэлж байгаа эцэс чанд тартугийн догоо. Тэрний мөн чанар нь бол ерөөсөө шижаан жинхор буюу хойд хамждыг юм бүгдийг бол нэгэн зэрэг илтэд одоо илээр танин илээр тийм ээ онсон дуу догоо илээр танин мэдж байгаа. Юмыг одоо учир шалтгааны үүднээс биш юмыг жишиж мэдэх биш тийм ээ. За энэ юм чи ийм байх хэрэгтэй. Тэр биш. Юмыг илээр мэдэх бол одоо хамгийн дээд хамгийн одоо найдвартай юмыг мэдж байгаа арга хэлбэр шүү дээ. Юмыг одоо энэ улаан байна уу, ногоон байна уу гэдэг шууд нүдэрээ харах чинь одоо хамгийн дээд үстэй. Энэ ийм чинь тэр улаан байх ёстой ч гэдэг юм жишиж мэдэх юм чинь бол алдах магадлалгүй. Тэгээд бол бас тодорхой биш шүү дээ байдал. Тэгээд нүдээр харж байгаа шиг илээр онж таньж юм бүгдийг нэгэн зэрэг дээр онсондоо догоо юм. Дия шижаа намба жигла базулжин золоо прамо жиг гомбин жедвала дэнэ шижаа намба малюва жазугжин гажигма тунта жигла гом нүвийн гажигмын журваа. За энэ 3 дугаарх журваа нь энэ шүү. Тэгээд дөрвөн ажил байгаа. Хийх ёстойгийн дөрвөн ажлын эхний хоёр нь бол сая дээр намзуг журваа, зэмүү журваа. Одоо 3 дахь нь бол энэ гажигман журваа. Гажигман журваа гэдэг нь ямар одоо үйл ажиллагаатай юм бэ гэхээр жижаа намба жигла базулжин золоо проможиг гомбин жидвала дэнэ гэж ямарваа нэгэн зүйлийг тийм ээ одоо таньж мэдхийн тухайтад гэх юм уу да. Одоо зүгээр хамаагүй л одоо нөгөө нэг хар яриагаар хэлээд нь штэ. Нэг зүйл рүү анхаарал хандуулад бүр одоо ингээд шандаад тэрлүү одоо
Хамаг анхаарлаа тавиад тех биш шүү. Тех биш. Зүгээр л анхаарал хандуулах төдий өчүүхэн нэг чамдлаар тийм үү? Тэ. Базалжийн зулуу проможиг гомбын жидвала дэнэ гэж тийм ээ. Өчүүхэн нэг тийм шамдал гаргахад тэрэн дээрээ тулгуурлаад Жижаан намба малюа гэж бүх зүйлийн болвол байдлыг бол хоцроолгүйгээр тэгээд жазгужийн гажигма тунтаа жиглаа гэдэг нь одоо барыг нэг инчдэх хуруугаа ингээ инчтэй дуургадаг штэ тас гэдэг. Нэг инчдэх маягтай тийм богино хугацаанд бол бясалгаж чадах бүхнийг тийм бясалгаж чадах ийм одоо жигмэн журваадан мөн иен ондон шижаа намба рэрэл үнлэнгийн зулуу прова миндава рэ орим тарчигсуун нямсуулимбийн тарж ин журваа. Энэ бол бараг санаанд тогтчихгүй шахуу ийм зүйлүүд шүү дээ. Тэгэхээр түүний урд бол яг уу гэхээр энэ байгаа буй бүх зүйл одоо буй бүх зүйл байгаа бүх юм шүү дээ тий. Байгаа бүх юм тэрийг бүр нижгээд нэг нэгээр нь тийм ээ хүнлэнгийн золоо гэдэг нь тэнд одоо сэтэл анхаарлыг бол анхаарал хандуулах хүнлэнгийн золоо прамо индава гэж харилцан адилгүй ийм тухайн байгаа бүх зүйл рүү нэг нэгээр нь ширхэгчлэн яах нь анхаарал хандуул. Харилцан адилгүй шүү дээ тий. Байгаа юмнууд нь өөр хоорондоо адилгүй юм чинь илүү хандуулах анхаарал. Тэрийг бол тэр анхаарал хандуулж байгаа тэр үйл ажиллагаа нь бол горим тарчигсуу нямсуул юм би тийм ээ. Горим юм уу тэр дараал нь бол бүр нэгэн агшинд тэр дор нь гүйцээж байгаа. Нэг гарын 10 хуруу руугаа анхаарал хандуулж маш их зүйл шүү дээ. 1 2 3 гэдэг. Тэд тийм биш. Бүх зүйл рүү бүр байгаа бүх зүйлийг үзэж тэгээд нэгэн зэрэг бүгднлүү нь ингээд харилцан адилгүй тийм одоо хүнлэнгийн зулуу прамо мяндава рэг орим тарчигсуун нямсуул юм би тарж ин журваа. За энэ дөрөвдүгээрх нь бол тарж ин журваа. Тарж ин журваа. Нийсүн ээж. За ингээд журвааши гэдэг нь энийг журвааши гэдэг. Намзаг журваа, дэмүүн журваа, ажигмын журваа, тарж ин журваа. Ээж. Ангид эдгээр юм мод хэдий одоо ийм тооны хувьд ийм байгаа боловч орим эцүүл жадар ян шанаа. Дистрал нь одоо ямар байх хэвтэй юм бэ гэвэл ийм зүйл ёдтэй чимба сүмжийн римбадэ юлжин омбор доггүй римбадан ам нэмлэнжи римбадан шадви римба жиргжи вандууд. Чимба сүмжийн римба байгаа тий. Чин сүмжийн римба. Эхлээд бол ондогжингийн чожид дээр бол жишээ ламшийн намчин гэдээ гарч байгаа. Ондогжин их зохиол нь болохоор зэрэг эхлээд 1-р бүлэг дээр намчин тэгээ 2-р бүлэг дээр намши 3-р бүлэг дээр шиший гээд нөгөө чождоосоо эсэргээр байгаа. Тийм ээ. За тэгэхээр энэ чимба сүм буюу шишээ ламшийн намчин 3-ын дистара мөн юлжин омбор доггүй ремба. За омбор доггүй ремба мөн зам нэмлэнжи ремба. Одоо зам мөр болгоод анхааран авлага хийхэд аль нь ихэндээ баг. Бид нар одоо амьдрал хэрэгжүүлээ суралцахад эхлээд алийг хийх ёстой юм тий. Зам нэмлэнжээр юм. Мөн шадвэр юм ба буюу номнох дистараал. Тэгэд одоо номнох одоо заад сургахад алийг эхлээд яривал зүгээр юм. Зөв юм. Их мэтлэнгээр олон одоо ийм дистара байж болно шүү дээ тий. Тэгэхээр альнийх нь одоо хувьд одоо энэ дистаралыг зохиосон юм бэ гэвэл тий за жоршидон чөөгүний ондог жудла живэр юм ба. Жорваши болоод чөөгүү нь бол тэр зам мөр бол сэтгэл үндсэнд төрүүлэх дистарал нь баг. Жорваши гэдэг чинь бол саяны гардаг намзаг журваа 1-р, дэмүүн журваа 2-р, 3-р гажигман журваа 4-р таржин журваа. Хамгийн сүүлд нь бол эцсийн зорилго маань бол чөөгүү буюу бурхны одоо энэ номын лагч. Энэ дистарал нь бол ондог жудла живэр юм. Лам мөр ондог гэдэг нь лам гэсэн үг шүү дээ. Лам, ламрим, лам бол сэтгэл үндсэнд төрүүлэхийн энэ дистарал нь бол энэ юм. Жорва нам панцуя жумбра донжи римби ванду цад гэж. Жорва нам панцуя гэж.
Дөрвөн журваа байгаа тийм ээ. Намзуу журваа, зөмөө журваа, гажигмаа журваа, таржиг журваа. Энэ дөрөв маань бол харилцсан бас ингээд жүү барай болж байгаа маа. Харилцсан бол жүү барай. Панцун гэж байгаа. Панцун жумбрэ донжи ирембэ вандуу зэ. Оноо ундаг жажийн усан овоодыг ганин шанаа гэж. За одоо ингээд юу хэлж байгаа вэ гэхээр энэ 8 маань тийм ээ. Энэ 8 нь одоо ондог жад гэж байгаа шүү дээ. Ондогжин гэдэг номны жожоо болсон, өгүүлбэртгүүн болсон 8 зүйл ба. Тэрийг ондог жад гэж нэрлэж байгаа, ойв жад гэж нэрлэж байгаа. Янз янзаар. Энэ ондог жадын маань тус тусынх нь мөн чанар ямар юм бэ гэвэл тэ намчин гэдэг нь одоо юу юм? Намшиг гэдэг нь яг юу юм? Жишээ гэдэг нь юу юм? Одоо ийм темдгээр яриадсан болохоос яг мөн чанарын нүдүүд бид хүрдэг байгаа шүү дээ. За тэгээд намзэг журваа гэдэг чинь яг юу юм? Ямар юу гэж тодорхой цанд нь ямар юм? Их мэтлэн ингээд цусан овоож тэ ган шанаас дамбуу намчинлаа гэж. За ингээд намчин дээр хажиг юу гэж тодорхойлж намчин юу гэж тодорхойлж Дон товжи вандуу жайнаа Донтовжи вандуу жайнаа жумбра зовун чөжүү онсумдуу догва хар түгүй ишээ намчинжин жогжуддуу задва мэтэддэг. Хажиг бол намчин гэдэг нь юу юм бэ гэхээр Дон товжи вандуу жайна жумбран зовун чөжүү онсумдуу догва тартүгүй ишээ намчингийн жогжуудуу задва мэтэдэг. За Дон товжи вандуу задва гэж нь тэрийг тусыг одоо бүтээх олохын тэр талаас нь хүссэн одоо хэрэг зорилгоо бүтээх тэр талаас нь гэсэн маягтай. За зөвхөн энгийнээр хэлв. Жумбрежин зовун чөжүү тэ Жумбрежин зовун чөжүү нөгөө цэмжид тэргүүд чөжүү тэрийг бол илт онсон ийм тар түгийн ишээг бол намчин гэж хэлнэ. Хажиг ингэж бод. За ингэж тавих нь бол энэ намчинжийн жогжиддуу задуу энэ жогжид гэдэг нь цанид гэсэн үг шүү. За жогжид гэдэг намчингийн цанид гэсэн. Намчингийн цаниддуу задва мэтэдэ тэр намчинжийн жогжид данла павис тэгчинжийн лам жин лүй янзуг лоюлдуу чавааж говь. Аранлаг бол тэгэхээр юу гэж нэхэр одоо энд намчин гэдгийг тодорхойлж байгаа намчингийн цанид буюу жогжид ингээд тавьж байгаа учраас тийм ээ намчин гэдгийг ярьж байгаа учраас энүүгээр намчин гэдгийг ингээд илэрхийлэхээр яах ёстой юм гэхээр их хөлөгний зам мөр ерөнхий одоо байдлаар нь их хөлөгний зам мөрийн ерөнхий байдлаар нь бүрэн гүйцэд бидний оюун ухаанд нэг ургах бидний оюун ухаанд төсөөлөгдөх тийм нэг тодорхойлт юм уу тийм цанид бол байх. Намчин гэдгийг тодорхойлохлоор бидэнд бол намчин гэдгээр дамжаад ерөнхий их хөлөгний одоо бүтэц тийм ээ бол ингээд бүрэн гүйцэтэрээ ингээд бидэнд бол төсөөлөгдөх тийм тодорхойлт байх хэрэгтэй юм. Намчин гэдэг чинь. Намчинг ойлгохоор бид нар их хөлөгний зам мөрийг бүгд нь ер нь төсөөлөл авахаар тийм байх хэрэгтэй юм. Нэгдүгээр тэл тийм ээ. Аранлаг. Тэгэхээр хажиг таны тавьж байгаа цанд чинь болохгүй байна. Яагаад үг гэхээр таны энэ тавьж байгаа цанд дээрээс бол их хөлөгний ерөнхий бүтцийг бол бүтнээр нь авч чадахгүй байна гэж. Үгүй тийм ээ. Одоо мэтэдэ гэж байна. Мэтэдэ тэр намчинжийн жогжид данла павис тэгчинжийн лам жийн ерөнхий тийм ээ. Хөлөгний лүй янзуг доюлдуу чавааж говь. Тэна сэмжид суг чөжүү онсондуудаа тартүгүй ишээ намчинжийн жогжуудуу таддэ гэж. Тийм учраас ямар байх хэвээр юм гэхээр
Цэмжит тэргүүтээ 10 зүйлийг бол онсондоо догва тар түгүй ишээ бол намчингийн цанид гэж тавил таарнаа. Тэгэхээр дэмжит тэргүүтээ чойжүүгээр бол харанхлынхаар бол их хөлгөний зам мөр бол ингээд ерөнхий бүтцэн дүй янзаг бол нөгөө оюун ухаанд төсөөлөгдөхөр ийм байна. Үзэж штэ тийм ээ. Дэмжит чойж онсондоо догва тар түгүй ишээ намчингийн цанид гэж хадтай гав дамбуугаар яаж юу гэхээр гав дамбуугаар сэмжит тэргүүтээ чойжун ойсуу дамбис намчин дэвэрж авъя. Ондог жингийн гав дамбуу буюу нэгдүгээр бүлэгт бол сэмжит тэргүүтээ 10 зүйлийг бодтойгоор үзүүлж байгаа. Тэгж үзүүлж байгаа учраас түүнийг бол намчингийн лэвүү гэж намчингийн лэвүүнд бол болж байгаамаа. Намба тамжи чимба нэжин гавтай дамбаа уу гэдэг нэгдүгээр бүлэг. Тэр чин бол сэмжит тэргүүтээ ийм 10 зүйлийг бол бодтойгоор ингээд шууд гав дамбууд үзүүлж байгаа учраас бол энүүгээр төлөөлөөд энэ 10-аар намчинг илэрхийлж. Тэр илэрхийлснээр нь бол их хөлгөний ерөнхий одоо бие махбод гэх юм уу бүтц нь бол төлөөлөх. Ингэж хэлгээд байна шүү дээ. Эвэрж байгаа. Намчин лая жидава дугуй намчинд жины до дугуй намчин нийл ас. Намчин дотор бол юу гэж үздэг вэ гэхээр жидава дугуй намчин жины до дугуй намчин хоёр байдаг. Жидава гэдэг нь хоосон чанар, жины до гэдэг нь гүнзүүвийн ч тийм гүнзүүвийн ч одоо энэ бомба гаваа тэргүүтэй энэ нүдэнд харагддаг. Сонсогдож байгаа, үнэрч байгаа, амтж байгаа, мэдрэгдэж байгаа энэ бүх зүйлээ бол жинэд. Тэгэхээр бол намчинд бол жидава дугуй намчин, жины до дугуй намчин гэж хоёр байдгаас жидава дугуй намчин жис, жидава сиви сингор жины до матик. Тэр хоосон чанарыг мэдж байгаа тэр жидава гэдэг хоосон чанар тийм. Жидава гэдэг чинь бол ямар байгааг яг тэр дагуу мэдж байгаа гэсэн. Ямар мэд. Энэ бол бодит байдал, бодит оршихуй ямар байгаа юм. Яг тэрийг тэр байгаагаар нь мэдж байгаа бол жидава дуу байна. Жины дуу гэдэг нь бол хэдий ч хинэ байгаа. Тэр хэмжээтэй байгаа. Тийм ээ энэ ертөнц одоо юу гэдгийг энэ оршин буй бүх зүйл хэдий ч хинэ байна. Хэдий ч хинэгээр нь таньж мэдж чадж байгаа. Тэр намчин бол жины дуу дуу намчин. Жины дуу дуу. Жидава гэдэг нь бол яг ямар байгаа яг тэрүүгээр. Аваадан ячивын лам гэдэг. Огой даваа хамчин жачаа гүн аваа. Саваадан жачаа. Става гэдэг нь гүнзгий гэдэг нь бол хоосон чанар. Жачава гэдэг нь агуу их гэсэн. Агуу гэдэг нь хэдий ч хинэ байгаа төдий ч хинэгийг хэлж байгаа шүү дээ. Энэ жины дод, жины баг. Жачава жины. Тэгэхээр энд одоо юу хэлж байгаа юм гэхээр намчин дотор бол жидава дугуй намчин, жинива дугуй намчин гэж хоёр байгаа. Тэрэн дотроос жидава дугуй намчин жис гэдэг юм тийм ээ. Тэр хоосон чанар буюу жидава ямар мэт байгаа, бодит байдал ямар мэт байгаа тэрийг он таньж мэдж байгаа намчин болвол жидава сиви сингур гэж хоосон чанарыг болгоож байгаа тэр болгоолтон дээрээ болвол жинидва гэдгийг бол болгоогоогүй. А зүгээр хүндэтгэлийн юм тийм энгийнээр хэлэх юм бол тэрийг мэдж байгаа тэр байдал дээр бол тэр энэ буй оршин буй юмсыг бол болгоохгүй байгаа. Сингур сигви сингур гэдэг нь тэр хувь тэр талаасаа гэсэн байна тийм. Тэр талаас. Жидавад болгоож байгаа тэр талаасаа бол тэр талдаа тийм үү юм Монгол юу вэ? Тэр сигви сингур гэдэг нь бол тэгсэн сан. Одоо би тэгж л монголоор тайлбарлах юм байна. За тэр сигви сингур бол жинидва гэдгийг бол болгоохгүй. А жинеба дугуй намчин жин тийм ээ жинидва буюу жачава энэ хэдий чинээ буй төдий чинээг болгоож байгаа
Тэр намчин болвол Жинитва гэдгээ тийм ээ хэдий чинээ байгаа болгоож байгаа. Тэр болгоолтонд болвол Жидава гэдгийг болвол Жинитва Сигви Сингур Жидава Масиг. А нөгөөх нь бол Жидава Сигви Сингур Жинитва гэдэг Масигва юм аа. А Жинитва дуугүй намчин болвол Жинитва Сигви Сингур Жидава Масигва юм аа. Сигвар жаагүй дээ гэж тийм. Дэсигна Жидава дуугүй намчин Жинибала дөдө найраг дуугүй цамаадан Жиниба дуугүй намчин Жидавала дөдө гүнзүү дуугүй цадмар талвын жон яв. Жон яв. А яг энгийнээр хэлбэл хоосон чанарыг таньж мэдсэн Бурхны оюун ухаан байна. А бусад одоо зүйлийг мэдж байгаа хоосон чанараас бусад тийм ээ одоо бомбаг аваа ширээ сандал гэдгийг мэдж байгаа Бурхны оюун ухаан байна. Тэр бол хоосон чанарыг мэдж байгаа тэр талдаа бол энэ бусад зүйлийг бол олгоохгүй байгаа. А тэр ширээ сандалаас ахуулаад энэ бусад зүйлийг болгоож байгаа тэр талдаа бол хоосон чанарыг бол болгоохгүй байгаамаа. Хэрвээ болгоож байгаа гэх юм болвол нөгөө хоосон чанарыг таньж мэдж байгаа болгоож байгаа тэр маань бол бусад одоо энэ ширээ сандал тэргүүтнийг болгоож байгаа болчих юм болвол тэр чинь Жидава дуугүй намчин биш нөгөө Жинитва дуугүй намчин болчих. Буюу одоо тэр гүнзүү дуугүй хатам болчих юм байгаамаа. За тэгээд энэ бол одоохондоо та нар жоох гайхчихж магадгүй. Энэ бол энэ дээрээс үндэслээд юуг тайлбарлах гээд байгаа вэ гэхээр энэ бол нөгөө хоосон чанар дондом дэм ба хоосон чанарыг таньж мэдж байгаа тэр оюун ухаан тартуг жожигийн цамаа тартуг жодвийн цам тартуг жожижийн цадам тэгээд тань жожигийн цадам ийм хоёр цадам гэдэг тийм ээ дондом жожигийн гүнзүү дуугийн цадам энэ хоёр энийг ялгуулахын тулд тэгээд тэрийг ялгахаараа зэрэг тэр оюун ухааны таньж мэдж байгаа зүйл нь нэг нь хоосон чанар, нэг нь бол хоосон чанар биш гүнзүүрийн чой ингэж ялгагдана тийм ээ. Гэх мэтлэнгээр ийм холбогдол болов байгаа. За тэгээд энэ нэг хэсэг нь одоохондоо бол яг тийм энэ одоо юу гэж десигна гэдэг нь бол саяны ярьснаар эсрэгээ тийм Жидавадогийн сингур Жинеба сигна эсвэл Жинебадогийн намчин Жинеба сиви сингур Жидава сигва яна Жидавадогийн намчин Жинитвала дөдө найраг дуугийн цадан болчихгоо. Жинитва дуугийн намчин Жидавала дөдө гүнзүү дуугийн цадмар талбын жон яв гэж. Оноо намчин жис намчин ойшуг ганла дуугаа эн шана. Энд ч одоо энэ дээр гардаг болов. За тийм. Оноо намчин жис намчин ойшуг ганла дуугаа ин гэж. Тэгэхээр Бурхны оюун ухаан бол хамгийн бүх зүйлийг байгаа бүх зүйлийг мэдж байгаа тийм. Тэгэхээр өөрөө өөрийгөө яаж мэдэх юм? Намчин бээр намчин бодтойгоор мэдэх юм уу? Одоо далд одоо мэдэх юм уу? Шууд одоо таньж мэдэх юм уу? Ойсуу дуугаа юм уу? Шүглα дуугаа юм. Намчинжис намчин ойшуг ганла дуугаа ин шана. Ойсуу дуугаа юм уу? Шүглα дуугаа юм уу? Гэвэл жонжуг намшид согсуу намчинжис намчин шүглα дуугуур сүн шингэнс. Шанти Девагийн тийм ээ бодисодын явдалд орох гэдэг номд бол биш жонжиг намшид ч юм бол Талцвжи богдын зохиосон жонжигийн тайлбар жонжиг намшид гэж байгаа шүү дээ. Жонжиг намшид тэргүүтэнд бол намчинжис намчин шүглα догоо гэж зарлисан байна. Эдэр шатва манду ёжон тэр мэт бол номд олон байгаа боловч ранги лүгний жүгүй тэгчэндүү намба маширвар юл догва дивил лүгла медва рэгва дүгжүүвийн дэлбэр салшээ сүмбис намчинжис намчин намба шарвын гона ойсуу догвор одоо гэж. Стоныг. Ана банчин лам сонном даглам. Бол арчин ёсонд бол одоо Залцвжи богдыг бол дагж байгаа шүү дээ.
гарчингаа өөрөө тэрүүжин паралууж юм мангийн данжин омбор дугуй тан дэлбадан живийг намшид нимбужинжийн дон дээгүр шатва ундан сэлбэд ирэлсэн шүү дээ. Намшид нимбуж. Намшид нимбужин гэдэг ном чинь Чалцавжи бүгд. Тэр мөртлөө Чалцавжи бүгдийг бүх зүйл дээр тэр чинь даган дуурайна гэсэн үг бол биш. Тэгээ бүх одоо номсны хүлэн шүү. Тэгээ Жонжиг намшдыг бол хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Жонжиг намшдад бол намжинжийн намчин шүглэ догоо гэж айлцсан. Тэр мэт номд олон байгаа боловч одоо би өөрийн ёсон миний ёсонд бол жүгүй дэгчин тийм уман жүгийн дэгчинд бол намба машуур юл догоо дэвийн лүглэ мэд гэж бол Ригва дүгжүүгийн тайлбарт тодорхой байна хэмээн зарлисан байгаа учраас гэж. Тэгэхээр юмсыг танин мэдхэд тухайн зүйлийнх нь нам төрөх, оюунд ургах, ургаж нэг мэдэх, ургахгүйгээр нэг мэдэх ийм л хоёр төрөл тийм ээ. Тэгэхээр энд одоо бол юу гэж вэ? Дэвил углаа мэд гэж. Намбаа машуур юл дугаа дэвил углаа мэд гэж шүү дээ тийм ээ. Энэ Умар анжид юу ёсон бол байхгүй. Тэгэхээр намжинжийн намчин намбаа шарвын гоноод байгаа. Юун дээр байгаа шүү дээ тийм нөгөө нэг домцог дээр байгаа шүү дээ тийм доглоон ойдог шүгдүүний намбаа шардан машроо. Доглоход бол ойсуу догоо шүглэ догоо гэж. Ойсуу догоо гэдэг нь юу гэж байгаа гэхээр намбаа шарвын гоноо доглохыг ойсуу догоо гэж. Тухайн зүйлийн нам байдал дүр нь оюунд ургаж ингэж таньж мэдж байгааг бол ойсуу догоо гэж. Шүглэ догоо гэдэг нь бол түүний нам байдал нь оюун ухаанд төлөвлөхгүй буухгүйгээр ингэ байхыг бол шүглэ догоо. Доглоон ойдог шүгдүүний намбаа шардан машароо онцгой үг байгаа шүү тийм ээ. За тэгэхээр бол намчинжийн намчин бол намчин бэр намчин бол намбаа шарвын гоноо гэх байдал нь ургахын үднээс бодтойгоор бол тоглоно гэж бол одоо зөвшөөрнө. Тэгж бол хайлгнаа гэж. За хоёрдугаарт намши. За ингээд бол эн чинь сая намчин яриад өнгөрлөө. Тэгээд яг хав намчин төр нь бол ингээд намчинд бол жидава дугуй намчин жиний бадаг. А дэмжин суг чойжун онсонд дугуй тартугүй ишээ бол намчингийн цанд гэж шүү. Тэр энэ намчингийн цандыг бол тогтоос. Дэмжин суг чойжун онсонд дугуй тартугүй ишээ намчингийн цанд гэж тагнаа. Намчин дотроо бол жидава дугуй намчин жинит бадугуй намчин гэж байна тийм ээ. Жиний бадугуй намчин гэж байна. А тэгээд тэр жидава дугуй намчин бол жидава дугуй сингур жинева масик жинито дугуй жинито сигийн намчин бол жинито сигийн сингур жидава бол масик баа гэж. Хэрвээ тэгээд тэдэр сиг байна жидава дугуй намчин жинева болоод найлуу дугуй цамаа жинева дугуй энэ нөгөө юу хүнзүү дугуй цамаа бол юм байна гэж. Ийм зүйл. За тэгээд ташрамд нь бол бас намчинжийн намчин шүглээ доолох юм уу ойсуу доолох юм уу гэж чинь харанлаг бол намчинжис намчин ойсуу дугуй юм аа гэж. Яг тэгвэл намбаа шарвын гонон ойсуу дугуй гэнэ. Тэр нь бол жүгүй дэгчөндөө намбаа машруу юл дугуй. Одоо рэгва дүгжүүн дэлбад айлцсан байгаа. Тэрийг дагнаа гэж. Тэгэхээр энэ Жонжиг намшижийн дүнг одоо юм бол юу гэж тэр дүнгийн донг юу гэж тавихыг бас сонирхолтой ууз бодогдож байна. Жонжиг намшиг. Тэгэд одоо дагслаа юу гэх юм намжинжийн намчинжис намчин намбаа ширвэн гонон ойсуу дугуй маянбартал намбаа маширвэн гонон шүглэ дугуй юм бичэр шүглэ дугуй ямбартал чалцуур юм буучин гомбоо юм бичэр ямбартал дэнижин зэдүү Жонжиг намшидлаа одоо тэр хэсгийнхэн дүнгийн татаа те намчинжийн намчин шүглэ дугуй сүм бэчэр гэхээр юу гэх юм ачиг бол дүндүн юу гэж тавих тийм ээ сонирхолтой ууз тэрийг бол тайлж бол тааж. Тэгэхээр тэрийг бас. За нэва ламшила хажиг. Ламшид хоёрдугаарх тийм ээ. Ламшиг юу гэж байна? Намчин бол яриад дуслаа шүү дээ. Нөгөө 8-аасаа яриад. За ламшила хажиг ранжүдэнжин гансгийн жүжийн донид онсундууд угын шэрвжи симбин тэгчин багын чимба ламшижин жогжуудууд задва мэтэдэ гэж. За ранжүдэнжин гансгийн жүжийн донид онсундууд угын шэрва эзлэгдсэн гэж. Симба гэж.
Донёд онсон дуудагын Шэрвжи Симбийн Тэгчин багийн Чимба. Тэгчин багийн Чимба буюу Тэгчин багийн ишээ, Тэгчин багийн лам, Тэгчин багийн гансаг гинжүүжийн лам. Тэр лам нь ямар лам юм гэхээр донёд онсон дуудагын шээ. За энийг бол ламши гэж хэлнэ гэж. Одоо за тэгээд энэ дээр олон дагсал байна шүү дээ. Ранжуудын гансаг донёд онсон дуудагын Шэрвжи Симба шив Шэрвжи Симба шив сэнцүүл шог. Ойсуу Симба, Шүглаа Симба. Симба гэдэг нь өөрөө юу нь яахыг хэл. Донёд онсон дуудагын Шэрвжи Симба гэхээр юу гэх. Донёд онсон дуудагын Шэрвжи Симбийн Тэгчин багийн Чимба гэж байгаа. Донёд онсон дуудагын Шэрвжи Симбийн Тэгчин багийн одоо Чимба жишээ нь юу байж болох вэ? Мэрдэгва онсон дуудагын Чимба байж болох уу? Тийм ээ. Донёд онсон дуудагын Шэрвжи Симбийн Тэгчин багийн жүжийн Мэрдэгва онсон дуудагын Шэрвж байж. Донёд онсон дуудагын Шэрвжи Симба юм байна. Симба эндэ яаж Симба? Тэнцүүл шог. Симба. Мөн одоо тэгээд энэ хойшоо зөндөө гарна те. Бодисатын сэтгэлээр эзлэгдсэн. Данжужи Симжи Симба гэдэг чинь яг яахыг хэлж байгаа. Тэгчин багийн Чимба ламшижин жогжууд задва мэдтэ те. Гансагийн дагмад онсон дуудаггүй жансан томломбын жула донёд онсон дуудагын шэр мэвч. Гансгийн дагмад онсон дуудаггүй жансан томломбын жула гансгийн дагмад онсон жансан томломбын жула донёд онсон дуудагын шэр мэвч. Тэ. Гансгийн дагмад онсон дуудаггүй жансан томломбын сэтгэлд бол тэр оюунд бол донёд онсон дуудагын шэр байхгүй. Ягаад одоо энэ дэр нөгөө өмнөх ярьжсэн санаж байна уу? Банчи их чан ёно онжирду ёвын чам шүү дээ. Ёно онжирду ёвын чам. Тэгээ энэ дочиг шэдон дэм үг гэдэг мэтлэн тийм оюун ухааны зүйлүүд бол бүгд ёно. Тэгэхээр одоо бол энэ жансан томломбоо маань сэтгэлд нь юу ургацсан байгаа вэ? Гансгийн дагмад онсон дуудагын жансан томломбоо шүү. Гансгийн дагмад онсон дуудаг болж байгаа. Тэр үед донёд онсон дуудагын шэрв төрөхгүй байхгүй. Тэгэхээр хүний сэтгэл эн чин тонломбоо юм чин донёд бол доголцсон уу гэвэл доголцсон. Доголдохдоо бүр онсондоо доголцсон уу? Доголцсон. Гэхдээ одоо бол ямар юу байгаа вэ гэхээр гансгийн дагмад онсондоо догвын жансан тонломбоо гэж хэлж байгаа учраас гансгийн дагмад онсондоо тоглож байгаа онсондоо тоглож байгаа жансан тонломбоод бол донёд онсондоо догвын шэрв төрөөгүй байгаа байхгүй. Төрөөгүй байгаа учраас байхгүй л гэж хэлж байгаа. Нэ гэж. Ёно онжирдуу ёо юм чи. Тийм учраас тонлом тэгчин тонлом барчин мэлэн бол бодисатын сэтгэл байхгүй гэж банчи хичээ тавиад байгаа шүү. Бодисатын сэтгэл байхгүй. Тэнгүүд нөгөө одоо бусад хичээийнхэн гэж одоо гашгирч орж ирээд тэгээ жанчуусын ба маян бартал жанчуужсэн мэвэ чиргээд. Тэгээ чаваа маж үг гэх юм шүү. Тэр манайх бол ёно онжирдуу юм. Тэгэхээр тэр үндсэн юм мэджүүд энэ төр бол ил харагдаж шүү дээ тийм ээ. Гансгийн дагмад онсондууд байгаа жансан томломбын жуулаад оны онсондууд байгаа. Тэгэхээр жансан томломбоо гэхээр тэгээ жансан томломбоо маян бартал тэр том уламжуудын жин гансаг маян бартал оны онсондууд байгаа ширүү бодлоо мэ бартал гэдэг ингээд дайрах нь шүү дээ. Рангил үгний гэж. Дог тавши чадвар жинжи сэмбийн тэгчин багын ондог тэ ламшижин жогжуддуу жидваа юм. Дог тавши. За дог гэдэг нь бол нөхөр тийм ээ найз нөхөр 5 шэрв 2. 5 чадваржин шэрв чадваржингаар эзлэгдсэн. 5 чадваржин гэдэг нь бол одоо бодисатын сэтгэл тийм ээ. Зүгээр 5 гэвэл олон янз байгаа шүү дээ. Тэгээ 5 гэвэл олон янз. Өглөг тэр сэтгэл мэтгэж бүгд 5. 5 чадваржин гэвэл ялгамжаатай тэр арга бэлэг 2 гэдгийг ялгамжаатай 5 арга бэлэг гэдэг нь бол онцгой зүйл баг тийм ээ. Тэгэхээр 5 чадваржин бол сэмжид бодисатын сэтгэл. Шэрв чадваржин гэдэг нь бол донёд онсон дуудаа шүү. Энэ хоёрыг бол тавши чадваржин. Тэгээ энүүгээр эзлэгдсэн
ийм тэгчин павын ондог буюу их хөлгөний одоо тонломоос дэш гансхийн сэтгэлд байгаа тэр лам ондог болвол ламшин юм. Тэгээд одоо нөгөө чойр багпуугийн асуудал те дог тавшиж чадварч Симба гэдэг эзлэгдэх гэдэг нь ер нь бол одоо бодисодын сэтгэлээр эзлэх энэ тэр бодисодын сэтгэлээр эзлэгдсэн одоо Мэрдэгва дугуйн ширв гэх юм бол ер нь ямархуу маягийг хилээд байгаа юм бэ гэхээр одоо а Мэрдэгва онсомдуу дугуйн ширв төрхөөс өмнө бодисодын сэтгэлийг бясалгаад тийм ээ бодисодын сэтгэлийг бясалгаад тэгээд тэр бясалгалын араас одоо Мэрдэгва онсомдуу доглох гоньд онсомдуу доглох байдаг мэтлэн тийм ээ ийм одоо шерв төрүүлэхэд тэр нөгөө сая бясалгаж исэн бодисодын сэтгэлийн нөгөө юу нь бол буугаагүй тий ирнэ боогүй гэх юм уу ааг нь буугаагүй ааг тэр нь буугаагүй тэрийг бол эзлэгдсэн жишээ нь бол юу гэж тавьдаг вэ гэхээр аа одоо цор ганц хүүтэй их хүн хүүгээ алдаад маш их одоо уй гашин гаслан одоо сэтгэл нь маш их одоо шаналж инэл зовно тийм үү ганц хүүгээ ганц хэлбэл дээ 10 хүүтэй ч үснэ алийн чалдсан бол их хүний сэтгэл маш их зовлонгоор тийм ээ зовно тэгээд тэрний араас яг үхээр тэр уй гашуугийн араас одоо цаг хугацааны хувьд тийм хол биш тийм ээ одоо өчтөр хүүн өнгөрсөн байдаг юм уу уржигдөр өнгөрсөн байдаг ойрхон байх үед бол яг үгээр юу ч хийсэн тэр ээж ямар ч ажил хийсэн тэр нөгөө нэг хүүгээ алдсан ашуудал зовлон болвол тэр сэтгэлд нь байж л байдаг тийм ээ хоол идсэн ч тэр одоо тэгээд аа юу гэдгийг ажил төрлөө хийжсэн ч одоо ингээ ямар ч юм үйл ажил хийжсэн тэр нөгөө нэг хүүгээ алдсандаа одоо эмгэнэн гашуудж байгаа тэр сэтгэлийн бол ааг нь ингээ буугаагүй тэгээд ямар ч ажил хийсэн бол тэр ил харагдахгүй ч гэсэн тэр нь ингээ байж тиймэрхүү маягтай тийм ээ бодисодын сэтгэлийг бясалгаад тэгээд түүнийхээ араас одоо хоосон чанарыг одоо бясалгадаг ч юм мөнх усыг бясалгах тэгэхээр тэр нөгөө түрүүний тэр бодис сэтгэлийн тэр мөн одоо яг саяных шиг эхлээд одоо хоосон чанарыг ингээд тэгш агуулan бясалгаж байгаа тийм ээ донёдлоо ингээд нямшиглаад тэгээд нямшгаасаа босоод тэгээ амтнд өглөг өгөх ч юм уу ийм ажил хийхээр зэрэг яах вэ тэр донёд дугуйн ширвж идсэн бав ямар ч ажил хийсэн тэр түрүүн нөгөө нэг чой тамжид тий Дэмбэр Мадууа гэжсэн тэр одоо бол Умар Анжид байсан учраас Дон Дамбар Мадууа гэж байгаа. Тэр нь бол ямар ч ажил тэр ааг нь буугаад. За ийм маягийг болвол энэ тавший чадвар жинжис Симбийн тэгчин павгийн онд Симба гэдэг нь эзлэгдэх тэр арга билег тий онцгой ялгамжаатай арга билгээр эзлэгдэх гэдэг тэр нь бол ийм маягаар ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд бол тэрний араас төрж байгаа тэр тэгчин павгийн ондог гэж байна. Тэгчин павгийн ондог болвол ламши юм аа. Тэгэхээр ламши гэдэг нь ийм онцгой дог тавши чадваржинжи Симбийн пав бол ламши юм аа. Тэгээ энэ ламшижүүдийн гансыг бол агва илүү энэний жогжуудууж одоо юм аа. За энэ ламшигийн цанд шүү энийг чэйжлэр дацангийн намнар бол заавал чэйжлэр дог тавши чадваржин Симби тэгчин павгийн ондог ламшиг эзэн. Ламшигийн цаны шоо гэхээр дог тавши чадваржин Симби тэгчин павгийн ондог чөөж. За дэлаян Нёнтойжийн ламдан Ран Санжээжийн лам мөн тэгчинжийн лам шивийн ламши 3 байна. Ойлгомжтой тийм ээ. Дээсүмья галуу хоноо юм дээ гэж. За тэр гурван маань бол Нёнтойжийн лам шивээ ламши Ранжилжийн лам шивээ ламши тэгчингийн лам шивээ ламши бол хоорондоо бол галуу юм аа. Галуу хоноо юм дээ. Догрогжийн гоноо дотор юм бээч. Догроггийн гоноо дотор юм. Догрог гэх маань бол нөгөө онж таньж мэдэх тийм ээ тэр нөгөө Умар Анжидын ёсонд бол одоо Нёнтой бол догрог юу вэ? Нёнтойжийн догрог бол гансхийн данг. Аранжилын догрог бол юу вэ? Сүнзэн ядуу. Тэгшин бол чөжин данг мэд.
Ингээ дугрыгийн чанаа ялгаа тавьж тийм ээ. Дугрыгийн гоноо ятар юм бэж. Тумба шишила хажиг. Дараагийн. Чиг. Чиг. Ламшиг рүүл.